Сайн уу хүүхдүүдээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлийн сэдэв цагаан толгойн үсгийн ангилал. Монгол цагаан толгой хэдэн үсэгтэй вэ? Монгол цагаан толгой 35 үсэгтэй. Сайн байна. Хүүхдүүд бид нар 35 үсгээ үзээд дуусчихсан. Тэгвэл энэ цагаан толгойн 35 үсгийн дотор нь бас ангилдаг байх нэ. Өнөөдөр бүгдээрөө 35 үсгийг ангилж сурна. Цагаан толгойн үсэг 35 байдаг. Үүний дотор нь ихшиг үсэг гэж ангилдаг байна. Мөн гүйвлэгч үсэг. Цагаан толгойн 35 үсгнээс гүйвлэгч үсэг 20, ихшиг үсэг 13 байдаг байна. Тэгвэл 20 дээр 13-ыг нэмье. Хэд гарах вэ? 33 гарна. Цаана хэдэн үсэг дутуу байна вэ хүүхдүүдээ? Маш сайн, 2 үсэг. Тэр 2 үсгийг тэмдэг үсэг гэж нэрлэдэг. Ихшиг үсэг 13 ихшиг үсгээ дотор нь айдал 2 ангилдаг. Үндсэн ихшиг мөн туслах ихшиг гэж ангилдаг. Үндсэн ихшиг нь 7 байдаг. А, Э, И, О, У, Ö, У. Туслах ихшиг маань 6 байдаг. Я, Ё, Е, Ю, И, И. Энэ 6 ихшиг маань туслах ихшиг байна. Гүйвлэгч үсгийг дотор нь 3 ангилдаг. Ихшигт гүйвлэгч, заримдаа гүйвлэгч. Ихшигт гүйвлэгч 7 гүйвлэгч ордог, заримдаа гүйвлэгчд 9 гүйвлэгч ордог. Тэгвэл 9-ээр 7-г нэмье хүүхдүүдээ хэд вэ? 16 сайн байна. 20-оос 16 хасаад хэдэн гүйвлэгч цаана үлдсэн бэ? 4. Тэр 4 нь ямар гүйвлэгч юм болоо хүүхдүүдээ? Сайн байна. Мэдээж онцгой 4 гүйвлэгч байна. Ихшигт гүйвлэгчд М, Н, Г, Л, Б, В, Р гэсэн 7 гүйвлэгч ордог байна. Заримдаа гүйвлэгчд Ц, Иж, Эз, Эс, Эд, Эт, Иш, Ич, Өх гэсэн 9 гүйвлэгч ордог байна. Онцгой 4 гүйвлэгчд маань Ф, К, П, Ишчээ гэсэн 4 гүйвлэгч ордог байх нэ. Тэгвэл тэмдэг үсэгт маань ямар үсэг вэ? Зүйтэй. Зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг 2 байна. Хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг 2 байх нэ. За бүгд ахиад нэг ярилцъя. Цагаан толгойн 35 үсгийг ихшиг үсэг нь 13, тэмдэг үсэг 2, гүйвлэгч үсэг 2 гэсэн 3 ангилдаг. Ихшиг үсэг дотор нь 2 ангилдаг. Үндсэн ихшиг, туслах ихшиг. Үндсэн ихшигт нь 7 ихшиг, туслах ихшигт нь 6 ихшиг байдаг. Тэмдэг үсэгт маань хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг ордог. Гүйвлэгч үсгийг 3 ангилдаг. Ихшигт гүйвлэгч, заримдаа гүйвлэгч, онцгой 4 гүйвлэгч. Онцгой 4 гүйвлэгч маань ихэнхдээ гадаад үсгэнд ордог. Ихшигт гүйвлэгчдэр 7 гүйвлэгч байдаг. Заримдаа гүйвлэгчдэр 9 гүйвлэгч байдаг байх нэ. Багштайгаа хамтдаа энэ 1, 2, 3, 4 асуултанд хариулъя. За сайн анхааралтай сонсороо хүүхдүүдээ. Монгол цагаан толгойд байдаг онцгой 4 гүйвлэгчийг нэрлэнэ үү? Зөв байна уу хүүхдүүдээ? Маш сайн байна.
Зөв хариулсан учраас багш нь 3 5 гушуугаар шагнана. Хоёр дахь асуулт. Монгол цагаан толгойд хэдэн гүйвлэгч үсэг байдаг вэ? Хэд вүлээ хүүхдүүд ээ? Сайн байна. 20 гүйвлэгч үсэг байдаг. Асуултандаа зөв хариулсан учраас багш нь 3 5 гушуу гэв. Гурав дахь асуулт. Монгол цагаан толгойд хэдэн үндсэн их шиг үсэг байдаг вэ? Нэрлэнэ үү? А, Э, И, О, У, Ö, Ү гэсэн 7 үндсэн их шигтэй. Зөв хүүхдүүд ээ? Сайн байна. Зөв хариулсан учраас багш нь 3 5 гушуу гэв. Сүүлийн асуулт. Монгол цагаан толгойд хэдэн туслах их шиг үсэг байдаг вэ? Нэрлэнэ үү? За харцгаая. Я, Ёо, Е, Ю, И, И гэсэн 6 туслах их шиг байдаг. Маш сайн байна. Зөв хариулсан учраас багш нь 3 5 гушуугаар шагнана. Нийт асуултандаа бүгдэнд нь амжилттай хариулсан хүүхдүүдэд баяр хүргэе. Д Дашдоногийн 35 найз. Багштай хамтдаа уншия. Алтан номын үсэг бид ах дүү 35-уулаа. Эрдэм номын үсэг бид эгч дүү 35-уулаа. Үсэг бид эвтэй, үйлс зориг нэгтэй. Үсэг бүхэн тустай, үг бүтээх хувьтай. Багшаа дагаад уншаарай. 35 найз. Алтан номын үсэг бид ах дүү 35-уулаа. Эрдэм номын үсэг бид эгч дүү 35-уулаа. Үсэг бид эвтэй, үйлс зориг нэгтэй. Үсэг бүхэн тустай, үг бүтээх хувьтай. Гэртээ шүлгээ сайн тогтоож уншаарай. Гэрийн даалгаварт цагаан толгой үсгийн ангиллаа жийжлээд 35 найз шүлгээ мөн цээжлээрээ хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.